Та нар яхаараа энэ хүний эрхийн сонсгол дээр ирээд өөрийнхөө амьдрал зөвхөн миний маргааш гэдээ ирдэггүй харамсалтай эрдэнэлтэй хүмүүс вэ? За би бол одоо энэ хүний эрхийн өдөр ганцхан юм хэлнэ. Төрсөн цагаасаа өөхөх өдөр хүртлээр бидний эрхийг хамгаалж ажиллах ёстой хүний эрхийн байгууллага ажиллаа юмэр байна. За хамгийн аймаар юм байгаа манайхаа 126 нойр хулгайч бузрууд Монгол улсын хүний эрхийн комиссыг ажлын хийлгээд эрх зүйн орчинд өөрчлөлт оруулмаар байна. Урагч 126. Бид нар их орондоо амьд айдасгүй аюулгүй амьдмаар байна. Би бол одоо сүүлийн 2 жил байнга айдастай. Цагтаа нь ална гэж занл хийлэн цагтаа нь барьж аваад зодно 8 сар шүүх хэмжлэгт үзүүлэх тогтоол өгөхгүй цагтаагаа хамгаалаад ийм шудраг бос хонголтын үзүүр no justice полицийг бид нар одоо шаардаж ажлыг хийлгэмээр байна манайхаа. За одоо дахиад хэлэхэд төрсөн цагаасаа өөхөх өдөр хүртлээр эрх зүйн орчинд өөрчлөлт хийхийг 126 дуурчдаа шаардъя монголчуудаа. Би энэ амьддаа хайрлаа нэгдэж нийлээд Монголын маргаашийг гэрэлтүүлээ. Задарлаа шүү, бударлаа шүү. Тусгаар улс чинь сөнлөө шүү манайхаа. За хайртай шүү амжилт манайхаа.